бас бид бас энэ хөтөлбөрийг нүүбийн хүүхдийн сантай хамтран бас үйлчлүүлэн хүүхдийн сангийн Монгол Улс өөрийн төлөөлөгч Эва найздаа бас их баярлалаа. Энэ хөтөлбөрийг үргэлж дэмжээ зогсохгүй бас одоо бүхэл чадах боломжоор та бүгдийг сурч мэдэх, удирдах ур чадварыг дээшлүүлэхэд бас одоо том дэмжлэг үзүүлж байгаа. Хамгийн сайнуд нь тэнцэж чаддаг ийм байхыг бас зорж байгаа. Очроо дардагч баярлалаа. Амжилттай сайн зохион байгуулсан. Энд сонгогдоод эмнэлгийн стратеги удирдлага, эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, санхүүгийн тооцоолол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага гэдэг энэ чиглэлүүдээр ийм том сургалт бас дандаа хүн болгонд олдоод байхгүй юм том сургалт. Бас их олон төлөөллүүд орж ирж чадсан байна. Хувийн болон улсын эмнэлгүүд, эмнэлгийн бас төвшин өөр газраас бас энэ орж ирж байгаа нь багтун сайхан байна. Энэ сурах хугацаагаа ашиглаад бас их олон зүйл уншаад авчих хэрэгтэй байдаг. Хүн амьдралдаа тийм их олон ном уншдаггүй. Одоо мэрэгжлийн чиглэлээрээ тийм ээ. Энэ эрүүл мэндийн удирдлагын basic core knowledge-ыг аавна гэдэг бол хамгийн чухал тийм ээ. Тэгээд энэ бол хичээгээд олон номыг уншаад авчвал амьдралын чинь туршид та бүгдийг хань болдог. Congratulations to all of you for your selection. Орон нутгийн төлөөллүүдийг хангасан эрүүл мэндийн байгууллагуудаас сайхан залуучуудыг ирээдүйн боловсон хүчин, эрүүл мэндийн салбартай ажиллах энэ одоо залуучуудыг сонгон шалгаруулж анхан шатны хэлний мэдлэгийн шалгалтанд тэнцэж дараагийнхаа бүртгэлийн сургалтанд одоо удахгүй 1-2 хоногийн дараа явах гэж байгаа тийм ээ. Бүгдээр нь дахиад амжилт хүсье. Ирээдүйн эрүүл мэндийн салбарын одоо удирдах ажлууд ирээдүйдийн одоо салбартай бэлтгэж байгаа боловсон хүчнүүд гэж тооцогдож байна. Тэгэхээр бол маш их итгэлийг салбарын сайдаас яамнаас маш их итгэлийг та бүхэнд өгч байна. Тэр очруудаа хэлдгээр ерөн манай салбарын ирээдүйн удирдагч нар шүү дээ та. Тэгж өөрснийхөө том зорилго тавь. Ирээдүйн би энэ эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлогч гэж зорих хэрэгтэй шүү дээ. Тэрнээс битээ. Тэр зорилго ерөөсөө те том байх нь амжилтын том үндэс байдэн шүү. Гол нь зорилгодоо өөр. Тэр нь өөрөө буцаад Монголын эрүүл мэндийн салбар буюу энэ нийт 3.5 сая иргэдийнхаа эрүүл мэндийг хамгаалах асуудал байхгүй юу? Тэр утгаараа бас их тийм зорилготой, тэмүүлэлтэй. Дундаас нь нэгийгээ чаяхгүй байхыг хичээгээрэй. Эсэлтийнхэндээ бас юм суралцах арга хэрэгслээр нь бас хангаж дэмжсэн юм байна. Тэгэхээр 3 дахь жилдээ ч гэсэн бид нэр юм таблетыг хүн болгоноос гардуулж байгаамаа. За, бичлээ. Эндээс За.